Цаг зүрх мөрчин надаа гэр бүл болж байгаад нь цогцос байгаа гэрийн монд чуулганы хамт олноос чин сэтгэлийн хатуу мэндийг өргөн дэвшүүлээ. Дуулцгоо эзнээс имээдэг түүний замаар замнагч хүн бүр юутай ерөөлтэй вэ? Чи өөрийн гарын үр жимсийг идэх үедээ аз жаргалтай байх бөгөөд сайн сайхан амьдрнаа. Амен. Чиний эхнэр танай гэр доторх үр жимстэй усан үзний мод айдад чиний үр хүүхдүүд ширээгчин тойрон буй чи дүү мод айдад байх болно. Аргатун учир нь эзнээс имээдэг хүн ийхүү ерөөгднө. Эзэн чамайг Сионоос өрөөж чи насан туршдаа Иерусалимийн сайн сайхныг үзэх болтугай. Чи хүүхдүүдийн хүүхдүүдийг үзэх болтугай. Израилийн дээр амар амгалан оршдугай. Хоёр дүүдээ хурмаа хийж байгаа энэ баяр төвчт нь тохиолдуулаад хүрэлцэн ирсэн аав ээж, ах дүү нар, найз нөхөд тэгээд бүхэл л хүнд нэм өдрийн мэндийг хүргэе. Тэгээд хоёр дүүнийхээ наад жаргалтай энэ дурсгалтай, дурсамжтай энэ цаг үед хэгч хоёроос нь бас хоёр дүүгээ өрөөх цаг завшаан олцсонд талархаж байна. Тэгээд хоёр дүү маань үнэхээр өнөөдөр ийм өдөр бурхнаар өрөөлгөж үнэхээр хүмүүсийн энэ сайхан хүчийг үнэхээр дурсамжтай аз жаргалтай сайхан өнгөрүүлээрээ тэгээд эзэн бурхан дотроо дуулууртай үнэхээр бүхний үгээр амьдарч үнэхээр үржимстэй үнэхээр өнөр өтгөн сайхан амьдраасаа гэж хүсэн өрөөж байна. Тэгээд тосны жилийн өмнө агч хоёр нь хормоо хийжсэн 10 сарын 30-нд Галил Монгол цуглаан дээр эзэн бурхнаар өрөөлгөж нэр амжилттай гал боломжийг бодрааж ирсэн. Өнөөдөр баяр түмч байдаг. Би яг энэ цагт хоёр дүүдээ зориулсан чин сэтгэлээ хэлж байна. Үнэхээр бурхан бол гэр бүлийг анх бий болгосон. Өрөөдөг. Тэгээд хоёрын гэр бүл дээр үнэхээр бурхны өрөөл дүүрэн байж, үнэхээр өрөөгдөр дүүрэн байж, үнэхээр аж аргалаар дүүрэн байж, үнэхээр
бурхнаар өрөөгцөн тэдний байх болтугай гэж гэр бүлийнхаа өмнөөс хоёрт өрөөж байна. Тэгээд битээр ч гэсэн одоо бас нэг жил болоод одоо үр хөвгтөө бас болсон байгаа бурхан бас өрөөж өгсөн. Үнэхээр бидний бурхан биднийг өрөөдөг. Тэгээд би энэ ташуунд өрөм хийж байгаа энэ агшинд цаг зүрэн болон мөнгөч нарынхаа гэр бүл түүний ах トゥ төрөлсөд өрөмд ирсэн бүхий л хүмүүст энэ баярт мөчийг бас хуваалцаж байгаа. Бүгд нь баярын мэнд хүргэж байна. Тэгээд та хоёртоо ажиглах хүсье. За загцрын миний хайртай хөвгүүн, миний хайртай охин мөнгөчин хоёрын хорин болж байгаа би талархаж байна. Та бүгдийн аав ээж ахын дүүстэй бурхны имэйл өрөөл нэгүсэл дүүрнээс дүүрэн байх болтугай. Миний хоёр охины хормыг ах トゥ төрөл төрөсөд бүгд ахын дүүс хоёр хүүхдээ минь аав ээж төрөл төрөсөд үнэхээр баяр хөөртэйгээр өргөн өтгөнөөр тэмдэглэж баяр хөөртэй сайхан хорин болтугай гэж би үнэхээр өрөөж имэн хийх боломж олдсонд баярлаад ярьж байна. Мэндэж байна. Мөнгөч ингээд өнөөдөр хормойж байгаад нь хоёрт баярын мэнд төрөж байна найзхан зүгээс энэ хоёрын аав ээж болон хамаатан садан найз нөхдөдтэй бас баярын мэнд төрөж байна. Тэгээд хоёр найзыг бүл болж байгаад нь бас баяр хүргэж байна. Тэгээд цаашдаа хоёр нь аж аргалтай сайн сайхан амьдрахыг найзхан зүгээс хүсэж байна. Тэгээд эзэн дотор бинээ өрүүлж харилж байна. За сайн байцгаана уу. Хоёр дүүдээ энэ өдрийн хором хийж байгаа энэ өдрийн үнэхээр сайн сайхан бүхнийг өөдөөд нь өргөн дэвшүүлэн мэдчилж байна. Тэгээд манай загцрын мөнгөч хоёр маань энэ өдөр үнэхээр эзэн бурхнаас бас өрөөгдөж бас бурхны хүслийн дагуу нэгэн гэр бүл болж Монгол улстай бас нэгэн шинэ өрхийг үүсгэж байгаад нь бас үнэхээр талархаж байна. Тэгээд хоёр дүү маань хоёр хүүхэд маань үнэхээр эзэн бурхны тэр хайр нэгүсэл ивэл дотор үнэхээр бидний та бүхний хараагүй тэр сонсоогүй мэдээгүй бүхэл ивэл өрөөл үнэхээр дүүрнэс дүүрэн буусан үнэхээр эзэн бурхнаар өрөөгдсөн үнэхээр эзний ивэл өрөөлөөр бэлгсэн тийм нэгэн гэр бүл байх болтугай гэж ах нь хүсэж ирэж байна. За сайн байна уу? Заги мөнгөч хоёртоо өнөөдөр энэ хормоо хийж байгаа чинь маш их чин зүрхлээс баяр хүргэе. Тэгээд онцгойлон би бас Загийн найзтай баяр хүргэмээрээ чи их азтай залуу шүү. Эзнэр өрөөгдсөн сайн залуу байгаа. Тэгээд хоёрын цаашдын амьдрал үнэхээр эзний хайр дотор, эзний ивэл дотор бэлхэн дүүрэн байгаасаа гэж эзний нэрээр өрөөж байна. За тэгээд юуны төрөөр бяцхан найзтай баяр хүргэе. Тэгээд хором гэдэг бол хүний амьдралын хамгийн жаргалтай мөчүүдийн нэг байдаг. Тэгээд та маань эзэн дотор бас энэ амьдралынхаа үнээр хамтдаа жаргалтай мөчийг бас гэрэл ястыг бас хийж байгаа. Та хоёртай аж аргал хамгийн сайн хүсье өрөө эзэн бурхнаас ивэл өрөөл амар тайр та хоёрын гэр дээр байх болтугай. Баярнаас аж аргал хүсье. Эзэн бурхны хайраар хайртай шүү гэж хэлж байна. Хайртай найз зохицуулт та хоёртойгоо энэ өдөр хурмайлж эзэн бурхны алдаршуулж байгаа энэ өдрийг бид бүгдээрээ баяр хүргэж байна. Галын цуглааны бүх охтууд болоод бичээ байгаа бүх эмэгтэйч хоёртоо аз жаргал хүсэж байна. Тэгээд энэ гэр бүлээ байгуулад эзэн бурхны алдаршуулаад түүний бас нэр нөхөртөө хүндэтгэлтэй энэ нөхрөө хүндэлж дагдаг, хайрладаг, халамжладаг сайн эмэгтэй болгоорой гэж бид бүхнээс хоёроо өрөөж байна. Та бүхэндээ хайртай шүү. За сайн бацгаана уу гэдэг энэ хормыг үзэж байгаа та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд Загийн мөнгөч хоёрын хоригонд зориулаад бид нар залуучуудаараа бичлэг хийж тэгээд ихэнх залуучууд маань нэрээгөө тэгээд бид нар төлөөлөл болгоод бас та хоёртоо баярын мэнд хүргэж байна. Тэгээд та хоёроо хорим хийж байгаа бид нар маш их баяртай, өшөө та хоёртаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Бурхан та хоёрыг үнэхээр их өрөөх болтугай. Би бас өнөр бүхэл хүмүүсийг төлөөлөд та хоёртаа бас хормын эслээ өдөрт үнэхээр аз жаргал сайн сайхан хүсье. Тэгээд эзэн дотор баг үнэхээр нэгэн гэр бүл болж тэгээд өнөр өтгөн үнэхээр дүүрэн амьдраарай гэж өрөөж байна. За би өөрөө төлөвлөд Загийн найзтай үнэхээр өсвөл найдаж бас итгэж бас хүлж авдаг шүү найзгаа. Найзгаа үнэхээр мөнгөч гэдэг энэ хөнтэй болж байна. Тэгээд нийгэм бий болоод амьдрал зохиож байгаа үнэхээр баяртай. Яагаад гэвэл
мөнгөчин заагийн хоёрыг сулаан дээрээс одлоод энэ хамтаа үйлчлүүлж хамтаа үйлчлэхээр тэгээд хоёрын гадны хонштой амжилттай тэгэхээр бүх зүйлийг хамтдаа хийж гаргасан. Би нэг хайрласан. Тийм байгаасаа гэж найсан төсөж чинь хонштой тэгээд өшөө олон баяртай чадaltaй өдөж чинь найсан хаалцаацсан баяртай авч ирсэн. Загч суран мөнгөч хоёртой одоо яг одоо хурмынхаа үйл ажиллагаанд ороод ингээд гал халуунаар үзэж байгаа бах. Тэгээд халуун мэндийг залуучдынхаа хэсэгхэн зүгээс нүргий. Тэгээд олон залуучууд байхгүй гэсэн өнөөдөр хэсэгхэн залуучууд хурж ирээд ингээд мэдлэгээ өгөх гээд огсож юм тэгээд явж ирээдүйд нь наад жаргал сайн сайхан бүгдийг бүх галерейн залуучдын зүгээс та хоёртой хүргэж байна. За өнөөдөр хурмаа хийж байгаа Галил Монгол чуулганы гишүүн Загц сүрэн мөнхчин нартаа Иесус Христийн нэрээр үнэхээр баяр хүргье. Та бүхний амьдралд мөнхийн эзний таалал, ерөөл, нэгүсэл дүүрэн байх болтугай. Тэгээ хурмын үйл ажиллагаанд оролцож байгаа ах дүү, төрөл төрөсөд найз нөхдөд нь үнэхээр чин сэтгэлийн халуун мэдлэгийг дэвшүүлье. Тэгээд эзний үг бол үнэхээр мөнхөд оршин байдаг. Эзэн үгээрээ бүх зүйлсийг өөрчилдөг юм аа. Эзэн бичээст гэр бүлийг үнэхээр ерөөсөн үгийг үнэхээр дуудахыг хүсэж байна. Эфес номын 5 дугаар бүлгийн 31-ээс. Тиймээс эр хүн эцэг эхээ орхиж их нартайгаа нийлдэг. Тэр хоёр нэгэн махан бий болно. Энэ нууц бол агуу үлээ. Гэвч би Христ болон чуулганы тухай хэлж байна. Та нарын нэг үр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрл. Эхнэр нь нөхрөөсөө имэж бай гэж. Тэг үнэхээр гэр бүлээр дамжуулж Бурхан амьдрах газар нутаг, аягны хувь, үр хүүхэд сайн сайхан бүхнийг буулгад юм аа. Үнэхээр энэ өдрөөс эхлэн эцэг эхээсээ санаж эхнэртэйгээ нэгдэж нэгэн бий болж байна. Үнэхээр эр нөхөр нь эхнэрээ өөрийн биеэс илүүгээр хайрлах болтугай. Эхнэр нь нөхрөө дээдлэн хүндлэх болтугай. Эзэн та бүгдээр дамжуулж өөрийн нэрийг алдаршуулах болтугай. Галил Монгол чуулганы бүх шүдийн өмнөөс та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлж байна. Үнэхээр нүд үзээгүй, чих сонсоогүй, хэний санаанд жороогүй зүйлсийг мөнхийн эзэн бэлэг болгож болтугай. Та бүхний амьдралд баяр баясгалан, хайр, амар тайван нь дүүрэн байг.